За, юу яцгаанда манайхан. Өнөөдөр Sword Art Online-ийн Season 2-ыг ярьж өгнө заа юу. Та тэр нэг залхуураад явах уу? Лайка дараад, комент өчөөд ирцээ бүртгүүлээ шүү за. Бас янз бүр суугаад дэмжихийг хүсвэл энд харагдж байгаа дансаар donation нийлгэж болно. За тэгээд бичлэг рүү оръё доо. Манай хоёр хэвэн амьдралдаа ороод бараг л 1 жил болгож байгаа шиг байна. Одоо бол жинхэнэ амьдрал дээрээ ч бас үерхэд ер нь бол бүх зүйл маш сайхан байгаа. Гэхдээ Кирито энд ирэхээс өмнө нэг хүнтэй уулзсан бөгөөд тэр хүн нь дотоод харилцаа холбооны сайд Kikuaka Seijiro. Энэ залуу манай Киритог анх тоглоомноос гарч ирэхэд нь эргэж очисон ба тоглоомд болсон гинт хэрэгэнтрийг судалж хариу арга хэмжээ авдаг ажилтай гэх юм уу та. Түүний олж мэдснээр бол саяхан нэг тоглогч гэртээ өгсөн байдалтай олдсон гин. Тэрээр өөхөх үедээ тоглоом дотор байсан бөгөөд зүрхний хим алдагдаж газар дээрээ нас орсон байгаа. Ер нь бол тоглоомыг 1-2 өдөр огт унтахгүй хоолч идэхгүй тоглодог хүмүүс ганц нэгээрч тогтохгүй л дээ. Гэхдээ энэ хэргийг хамгийн сэжигтэй болгоод байгаа зүйл нь үгсэн залуу тоглоом дотроо нэг ярилцлагын нэвтрүүлэгт орж яхад нь шаал өөр газарт байсан өөр нэг нууцлаг тоглогч түүний нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан дэлгэц рүү буудсан байна. Гэтэл яг тэр мөчөд залуугийн бие нь муудсан бололтой тоглоомноос гарч яваад дахиж орж ирээгүй. Энэ нууцлаг хар хувцастай нөхрийн хажууханд байсан хүмүүсээс нэг нь түүний яриаг бичээд авсан байж таарад. Тэрийг интернетэд тавьсан чинь хар хувцастай хүний буудсан цаг хохирогч залуугийн өгсөн цагтай яг таарч байгаа байхгүй юу? Тэгээд бас өөр хэд хэдэн хүмүүс яг адилхан байдалтай өгсөн болохоор энэ хэрэг яавч энгийн нэг тохиолдол биш. Тэгэхээр Gun Gale Online гэх бас нэг тоглоом нэлээд алдартай болоод байгаа юм байна. Товчхондоо бол PUBG, CS шиг тоглоомыг ер нь яг бодит амьдрал дээр тоглож байгаа юм шиг тийм бодит мэдрэмжтэй тоглох боломжтой болсон. Гэхдээ энэ тоглоомыг тоглохын тулд зүүдэг төхөөрөмж нь нерв жирийг бодвол аюулгүй байдал дээр маш сайн анхаарч ажилласан. Тэгээд ч үхлийн шалтгаан тархитай ямар ч холбоогүй байсан болохоор төхөөрөмжөнд бол асуудал байхгүй гэж үзсэн байгаа. Тэгэхээр үнэхээр л тоглоом дотор буудсан сум бодит амьдрал дээр хүнийг цааш нь харуулах боломжтой гэж юу гэх бодол өөрөө ирэхгүй төрж байгааз. Тиймээс Seijiro манай Kirito-г тоглоом руу ороод яг юу болоод байгааг олж мэдэхэд туслаач гэж гуйх гал төрүүнээс хойш ойлгоноод байсан байхгүй юу? Яг тэгэхээр алуулсан хохирогчид бүгдээрээ Gun Gale Online-ийн алдартай тоглогчид байсан. Тиймээс алуурчин хэний ч мэдэхгүй сугуудыг бол онилохгүй гэсэн чи Kirito "Үгүй та тэгэхэд намайг тийшээ орж өгөх гэж байгаа юм уу те? За болио зүгээр. Тэгээд ч наа тоглоом чинь эсэ яваас шаал ондоо. Бас дээрээс нь сар болгон цалин авдаг мэргэжлийн тоглогчид ямар их байдаг гэж бодож байна. Наа санаа чи угаасаа худлаа шүү" гиндэ. Харин Seijiro "Чамайг заавал тийшээ орж буудуул гээд байгаа юм шээ. Мэдээж чам тусгай хамгаалт гаргаж өгнө. Нэмээд бас цалин ч өгнө. Хамгийн гол нь чи зүгээр л тийшээ ороод өөрийгөө ямар өндөр төвшнийг гэдгээ харуулж хэрэгтнүүдийг ил гаргаж ирэхэд л болно" гэд манай Kirito-г ятгахсаар агаад зөвшөөрүүлчихлээ. За тэр Gun Gale Online гэдэг тоглоомыг зах цухаасан сонирхолоход тоглогчид хоорондоо нийлж баг болж тоглодог ба эсэ яваас ялгаатай нь энд ихэвчлэн төрөл бүрийн буу ашиглаж байлддаг. Ер нь бол галзуу байгаадтэй. Тэгээд бас тоглогчид бие биенээ хаашаа явж байгаа, ямар зэвсэгтэй гэдгийг судлаад ангуучилж мөнгө олдог гэлод. Тэгэхээр энэ охиныг Shino гэдэг. Одооноос цээжлээд авчихгүй юу? Энэ сизон дээр бараг л гол дүрэн шүү заа юу. Харин Shino-гийн чадвар нь мэрэгэн бууч. Бүр нэлээд сайн бууддаг болохоор багийнхан түнд маш их итгэдэг юм байна. Эдний багийнхан өөр багийн нөхдүүдийг ангуучлах санаатай замд нь отоо сууж байтал нөгөөдүүл нь ч нэлээд төхөөдөрлөө. Багийн ахлагч дайснуудыг дурандаад ямар шүү зэвсэг барьсан байна. Бас хэнийг төрүүлж онилох уу гэд ерөнхий тактик боловсруулсан. Гэхдээ Shino бол эхлээд нэг цовтай нөхрийн л буудмаар байна. Энэ л амар сэжигтэй байна гэсэн чинь ахлагч нь "За наадах чинь олигтой зэвсэггүй байлгүй дээ. Эхлээд том автомат буу барьсан хүнийг онилно шүү" гинэ. Тэгээд энэ хэд маань ч бас байрлалаа эзлэхээр болж Shino дайснуудыг ойртож ирэхийг төвчээртэй гих чинь хүлээж агаад хамгийн түрүүнд автомат буутай нөхрийг цааш нь харуулдаг. Дараагийн буудалтаараа цовтой нөхрийг онилсон боловч өнөөх нь сум ирж байгааг хараад бултчихдээ юм байна. Энэ үед багийн бусад гишүүд төлөвлөгөөний дагуу ойртож очих үед мань бултдаг нөхөр чинь цуваа тайлтал M134 минигантай явж идэм да. Ойртож очисон нөхдүүд бүр баларсан. Ядж хахад энэ миниган маш хүчтэй болохоор ямар нэг юмны ард нуугдсан байлаач бараг л нэмэргүй. Ер нь бол манай хэд маш хүнд байдалд орсон. Ахлагчийн хэлснээр бол тэр миниган барьсан нөхөр чинь хөлсний бие хамгаалагч юм байна. Нилээн хэцүү нөхөр учраас ахлагч бол бараг боли ухрын ухааны юм яриа л. Харин Shino нилээн хэрсүү болохоор бууж өгнө гэж л байхгүй шүү. Яаж хийж яагаад энэ нөхдүүдийг заавал буулгаж авнаа л гин. Гэхдээ мэдээж амархан биш л те. Тулааны явцад багийн бусад гишүүд бүгд өгсөн бөгөөд Shino ганцаархнаа үлдээд миниган барьсан залуугийн эсрэг үзэлцэхээр болдог.
Гэвч тулааны үеэр манай хүн чинь бүр нэг хөлөө алдаад нилээн эвгүй байдалд орсон ч өндрөөс унж явахдаа нөгөө залуугийн яг дээр нь тулж ирээд духан дундуур нь буудахад сум нь бүр бөхсөөр нэвт гарсан гээл бод. За тэгэхээр манай Шино чинь тоглоом дотор хүчтэй эдэж амьдрал дээрээ бол дээр л хүлдэг хүүхэд юм байна. Бас ягаад ч буунаас өгтлээ байдаг заяа. Тэгсэн мөртлөө тоглоом дотор бол зүгээр сонирн богоз. Эдгээр хүүхдүүд мань хүнийг буунаас айдгийг мэддэг болохоор тэрүүгээр нь сүртүүлж мөнгө төгрөг дээрэмддэг байгаа байхгүй юу? Хараад ахны манай Шино буунаас ямар нэг трауматай юм шиг байна. Аз болоход түүнд нэг найз байдаг ба тэр нь хурч ирж аварлаа. Түүний нэрийг Кёжи гэдэг. Тэр ч бас тоглогч юм байна л та. Гэхдээ манай Шиногийн хаан ч өрөхгүй л дээ. Тэгээд бас найз гэхээсээ илүү Шиног сонирхт юм шиг байгаа. Гэрт нь хүргэж өгчээ энэ төр гэдэг. Харин Шино жоохон бүрэг ичимхий болохоор яах юм бэ л гэлээ. Тэгэхээр guys, манай Шиног бага багт нь аав нас ороод ээжтэйгээ хоёулахнаа амьдэрдэг гэж. Гэтэл нэг өдөр банкнд очрлоо зогсож байхад нь гаднаас дээрэмж орж ирээд банкны ажилтныг буудаа хийжтэй. Банкнд нэг тийм онцгой үед дардаг товчлоор байдаг штэ. Тэрийг дарлаа гэж тэгж байгаа. Тэгснээ бушуухан шиг л мөнгө зөвхөнд хийхгүй бол энэ нэмэгтэйч бас буудаа шүү гэд манай Шиногийн ээжийг онлох үед Шино хурж ирээд дээрэмчнтэй ноцолж жагаад санаандхуу буудцсан. Тэгсэн ч гэсэн мань дээрэмч өгөхгүй дахиж дайрч ирээд ахаар нь нэмж 2 ч удаа буудаад сүүлийн сум нь бүр духанд нь онж дээрэмч нь чад хийсэн байдаг. Энэ үеэс хойш манай Шино гарбуу харахаараа айд сандраад хийм хараад бүр дотор нь муухай оригдог болсон юм байна. Тиймээс л манай хүн өөрийнхөө айдсыг даван туулах гэж Гангейл тоглож эхэлсэн юм байна шүү дээ. Харин манай Кирито асуунаад өөр тоглоом руу орох чухал шалтгаантай болсноо хэлээд ажилдаа орсон байгаа. Сейжиро манай хүн зориулж тусад нь эмнэлгийн өрөө гаргаж өгсөн ба Киритог тоглоом дотор байхад нь жинхэнэ биеийн эмчийн хяналтанд дор ойлгоно гэсэн үг. Тэгээд Кирито тоглоом руу ороод иртэл урд нь харж яснаас тэс ондоо дүр зураг өгч авлаа. Бүр шууд утгаараа шүү guys. Манай хүн эмхтэй дүр болсон. За одлаа. Арай ч эмхтэй дүр шээ. Исеяв дотор ашиглаж байсан дүрийг энэ тоглоом руу оруулж ирэх явцад дүр төрх нь жоохон өөрчлөгдсөн төдий. Тэгтээ яаж ч харсан эмхтэй юм шиг харагдаад байгаа болохоор залуучууд хүртэл сонирхож энэ төр хөөе. Алуулах нь л дээ эднэр. Ядж хахад Кирито очих хөстэй газараа олохгүй төөрж явж хагаад Шиното таарад зам асуунгаа хөргүүлэхээр болвоо. Тэгээд энэ хоёр маань танилцж аваад Киритод наад захын зүйлсийг зааж өгөнгөө зэвсгийн дэлгүүр тавчраад дансанд чи хэд байгаа гэсэн чинь шин тоглогчид өгдөг 1000 point. Энэгээр олигтой буу авч хөрөхгүй штэ. Ядж хахад манай хүн чинь удахгүй болох том тэмцээнд орно гэд том юм яриад байдаг. Тэгэхээр яаралтай мөнгө олох хэрэгтэй болно да. Аз болоход энэ газар нэг мөнгө олж болох арга байгаа. Тэр нь мөнгө төлж тоглодог автомат тоглоом. Товчхондоо бол энэ буутай NPC-гийн сумд оногдохгүйгээр өөрт нь хүрч чадвал тоглоомд ялна. Гэхдээ өдийг хүртэл хинч ялж байгаагүй бөгөөд шагналын мөнгө нь бөөгнөрсөөр хагаад 300 мянга авцсан. Ялж чадвал баяжих хэдий ч хараад ахнаа тийм ч амархан биш. Ойртож очих тусам хурдан бууддаг болохоор бултах арга обсоо. Гэхдээ л Кирито үзээд алдсан штэ. Цаадахын чинь хөдөлгөөн энэ төр угаасаа шаал өөр төвчнөх болохоор буунаас өөр юм мэдгүй гаруудыг бол өстой алмаар болж хаяад 300 мянгаыг өөр юм болгосон байдаг юм да. Энэ мөнгөөр бол нилээн сайн буу авч чадах хэдий ч манай хүн юу авсан гэж Star Wars дээр гардаг шиг нэг тийм лазерын сэлэм авцсан. Яг хөө Кирито угаасаа буу мэдгүй болохоор үлдсэн мөнгөөрөө ямар ч буу байсан яах вэ гэд Шиногоор сонгуулад нэг гар буу аваад тэрүүгээрээ туршилтын буудлага хийсэн чинь манай хүнд угаасаа буудах авьяас алга. Энэ үед манай хоёр чинь гинтхэн тэмцээнд бүртгүүлэх ёстойгоо санаад ядж хахад бүртгэл нь юу юуг дуусах гээд байгаа болохоор бушуухан шиг л очихгүй бол амжихаа байлаа. Аз улж Кирито нэг моцикл олоод хар урдаараа давхсаар агаад арай гэж амжиж ирлээ. Тэгээд яг бүртгүүлэх гэсэн чинь жинхэнэ гэрийн хаягаа хүртэл бичих ёстой гэж авдیں۔ Амар сэжигтэй байгаа зү. Кирито бүр яах вэ гэж яагаад ямартай ч бөглөө дууслаа. Тэгсэн чинь манай хоёр нэг зоонд хуваарлагдсан ба сүүлийн шат хүртэл явж чадвал бие биентэйгээ таарах магадлалтай юм байна. Бас тэмцээн удахгүй эхлэх болохоор хувц сунараа солиод бэлдэх хэрэгтэй штэ. Тэгсэн чинь Шино Киритог эмхтэй гэд бодсон заяо. Хажууд нь бүр амар хувц сунараа тайлсан чинь манай хүн өөрийгөө эрэгтэй гэдгээ хэлээд Шино бүр шок. Тэгээд яах вэ? Хүртэх өстойгоо хүртэндээ. Хэдийгээр Шино ууралсан чи Кирито түүнийг дагаастай. Угаасаа энд өөр таних хүн байхгүй чи яалтай билээ дээ. Ардаас нь дагадлаа болоод байгаа болохоор Шино за тоглоомын дүрмийг тайлбарлаж өгье заяо. Эхний үе дээр жижиг талбайд нэг эсрэг нэг тулаан хийн. Тэгээд 5 удаа ялж чадвал шийдвэрлэх тулаанд оролцох эрхээ аав. Тэнд хоёулаа таарах юм бол чамд өршөөл үзүүлэхгүй шүү заяо. Гэд ярьж сууж байтал Шиногийн найз Кёжи ч бас хүрээд ирлээ. Гэхдээ Кёжи бол энэ тэмцээнд оролцохгүй. Зүгээр Шиног дэмжих гэж ирсэн юм байна. Ингээд нэх хөдөлгөө тэмцээн эхэлж Кирито тулааны талбар руу явхад бэлэн боллоо.
Энэ зур манай хүн Шиног өнөөх тоглогчдыг алаад байгаа алуурчин юм шиг үздэй гэж сэжиглээл. Яагаад тэгэхээр түрүүхэн Шино юм яриа сууж байхдаа энэ удаа заавал хүчтэй хүмүүсийг бүгдийг нь аландаа гэлцсэн бохоггүй юу. Тэгээл сэжиглээд байгаа. Үүний дараа Кирито эхний тулаанаа хийх болоход өрсөлдөгч нь шүршдэг буутай байж таарад ойртож чаддаггүй. Ядж хахад сайн буудаж чадахгүй болохоор сэлмнээс өөр сонголт овсон. Тиймээс ямартай ч үзээд алтыгээд буудсан сумнуудын сэлмээрээ хаатал ажиллаж шүү. Энэ янзаараа урагшилсаар хагаад манай хүн дайснаа болгож авч эхний ялалтаа байгуулсан байдаг. Тэгээд буцаж ирээд бусад тоглогчдыг ажиглаж байтал ард нь гинтхэн өнөөх алуурчин гарч ирснэ. Манай хүнийг "Чи жинхэнэ Кирито мөн үү?" гэдэмдэ. Анхандаа юу яриад байгааг нь ойлгохгүй гайхажсэн аа. Киритод яагаад ч энэ хүнтэй урд нь уулзж исэн юм шиг санагдаал. Хаана уулзлаа, хэн блэ гэд урд нь тоглоом дотор таарч байсан бүх хүмүүсээ эргэж нэг санаал. Тэгсэн ч үнэхээр орж ирдгүй. Гэтэл мань алуурчны бугуун дээр өнөөх инээж буй Авс гэдэг бүлэгмийн тэмдэг цогоож байхан тэр. Ийм тэмдэгтэй хүмүүс хамгийн анх SAO дотор гарч ирснийг мэдж байгаа бох тийм ээ. Тухайн үед Кирито болон тэргүүлэгч багийнхан алуурчин бүлэгмийг дарж авахар очсон бөгөөд тулааны явцад манай талаас 10 хүнээ алдсан бол алуурчдын талаас 20 хүнээ алдсан байдаг. Тэр 20 хүнээс манай Кирито хоёрын өөрийн гараар зөвл дуусгасан юм байна. Тиймээс саяны нөхрийг яг найзуудынхаа өшөөг авахар өөр дээр нь ирсэн юм байна. Бас дээрээс нь түүний хоолой нь тоглоом дотор хүн буудаж алаад байгаа хүнийхтэй яг адилхан байсан. Тэгэхээр энэ алуурчин яг өөрийг онилж байгаа юм байна гэд манай хүн жоохон тийрчлээ. Тэгсэн хэдий ч тэмцээнээ үргэлжлүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Ямартай ч манай хүн дараагийн тулаандаа ч бас ялалт байгуулж чадлаа. Мөн Шиноч бас өөрийн дараагийн тулаандаа өрсөлдөгчөө төвгүй хүн шиг буулгаад авсан бөгөөд ингээд сүүлийн раунд дээр Шино Кирито хоёр бие биенийхээ эсрэг тулалтахаар боллоо. Ер нь бол энэ раунд дээр яалсан ч ялагдсан ч маргаашуулах шийдвэрлэх тулаанд оролцох эрхээ айл хэдийнэ авцсан болохоор манай хоёр тулааныг эвтэйхэн шийдэхэр болно. Яаж вэ гэхээр 10 метрийн зай авч агаад Кирито сэлмээрээ харин Шино буугаараа гэдэг. Ер нь бол классик дуэл хийхэр болж байгаа. Энэ сум газарт унахад дуэл эхлэх бөгөөд Шино маш анхааралтай Киритогийн хөдөлгөөнийг ажиллаж агаад буудсан боловч манай хүн сумын голоор нь хувааж хаяад хөөе. Энэ тулаанд ялалт байгуулсан байдаг. Тэдний тулаан хэрхэн болж өнгөрснийг өнөөх алуурчин үзээ зогсож байсан ба хайгаад байгаа жинхэнэ Кирито нь мөн байна гэдгийг баталгаажуулж авсан баг. Маргааш нь Шино заавал дараагийн тулаан дээр Киритог яландаа гэд найзтайгаа яриа сууж байтал Кёжи дахиж найзууд байж чадахгүй нэ гэд сэтгэлээ илчилнэ. Даан Шино одоохондоо тийм зүйлд бэлэн биш байна гэж хэлээд маш соёлтойгоор аньсан байдгийг. Харин Кирито SAO дотор алсан хүмүүсээ одоо болтол мартаж чаддгүй. Тиймээс совилогчтойгоо энэ талаар ярилцаад одоо ер нь яавал дээр вэ гэсэн чинь нэгэнт болоод өнгөрсөн зүйлд ингэтлээ харамсах хэрэггүй. Ямар зүв зүгээр байсан хүнийг алсан биш. Чи өөрийнхөө амийг магадгүй бас өөр хүний амийг ч аварсан мэдтэй. Гэт нэг жоохон сэтгэлийн тайтгаруулж өгöd Кириточ ажилдаа орлоо. Өнөөдөр бол BOB тэмцээний хамгийн сүүлийн шийдвэрлэх тулаан явагдана. Шино мэдээж сэтгэл санаагаа бэлдээд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй штэ. Гэтэл Кёжи дахиад хурч ирээл хайртай дуртай гээл. Энэ броонэр үнэхээр Шиног залхаж чадчихжээ бас. Тэгсэн ч гэсэн бууж өгөхгүй хүлээнэ энтергээд ямартай Шино бол одоохондоо тэмцээндээ яаж төрүүлэх вэ гэдэгтээ санаа зовж байгаа. Харин Кирито бол арай өөр юмд анхаарч байгаа. Түүний бодлоор бол өнөөх алуурчин заавал энэ тэмцээнд оролцох ёстой. Ялангуяа финал дээр бүр эрхэн бат. Хүчтэй хүмүүсээ гонилж байгаа хүний хувьд том тэмцээний финал гэдэг бол яг сайхан тохирсон газар шүү дээ. Гэхдээ тоглогчид дунд нэр нь байхгүй байхыг бодвол өөр нэр ашиглаж байгаа нь ойлгомжтой. За тэр финал болох газар нь шүү дээ. 10 км-ийн диаметртэй нэлээд том газар 30 тоглогчдыг хооронд нь байлдуулах юм байна. Тэгээд бас 15 минут тутамд нэг удаа тоглогчдын байршлыг мэдэгддэг бөгөөд энэ хооронд дамжуулж л байршлаа солих хэрэгтэй. Үүнээс гадна Кирито алуурчныг яг хэн байж болох вэ гэдгийг мэдхийн тулд энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа хүмүүсийн нэрсийг Шиногоос асуудал Киритогоос гадна дахиад 3 хүн байна гинэ. Тэгэхээр энэ 3-ын нэг нь алуурчин байх магадлал маш өндөр болж байгаа. Ингээд нээх бодлохоо финалийн тоглолт эхэллээ. Тоглогчид бүгд л хоорондоо алцаж хэн сүлд үлдэхээ үзэж байгаа болохоор энэ үед Шино ойрхон байгаа тоглогчийнхоо байршлыг тогтоож аваад яг тохиромжтой газар нь очиж сууж байсан чинь Кирито хүрээд ирлээ. "Гүй чи энд ямар новшоо хийж байгаа юм бэ?" гэсэн чи "За байж л та. Наад хоёрын чинь тулааныг үзэх хэрэгтэй байна. Тэгээд дараа нь бууднуу байна уу өөрөө мэд." Гэд нөгөө хоёрыгоо ажиглаж явах ба энэ ирээн хувцастай нөхрийг л алуурчин мөн үү биш үү гэдгийг л олж мэдэх гээд байгаа. Хэдийгээр энэ залуу нэлээд чадварлаг хэдийч алуурчин бол яавч биш. Яагаад вэ гэж юу? Жинхэнэ алуурчин нь нээх хөдөлгөө өөрөө гараад ирсэн байдгийг. Түүний ашигласан буу нь чимээ гаргадаггүй бөгөөд GGO дотор бараг л домог болсон маш ховор буу юм байна.
Гэхдээ хөдөлгөөнгүй болгосон хүнээ бүзэхдээ гар буугаар буудд юм шиг байна. Энийг харсан Кирито Шиног бушуу хүн шиг л наатаха бууд гэхэд Шиноч буудсан боловч бултчихдээ юм да. Тэгснээ нөгөө ирээ хувцастай нөхрийг ганцхан удаа буудахад амин дуусаагүй боловч тоглоомноос гараа авчлаа. Тэгэхээр үнэхээр л тоглоом дотор энэ гар буугаар буудуулсан бодит амьдрал дээр ч бас үхдэг гэдэг нь үнэн юм бах та. Үүний дараа Шино тоглогчдын байршил харагдах цагийг хүлээж агаад нэрийг харах гэсэн чинь байдгүй. Тиймээс манай хоёр түүнийг хайж олоод хамтдаа устгахаар болдог. Явсаар агаад түүний нуугдсан байж болох газар төрч ирээд дараагийн байршлын мэдээгээр нэрийг хартал Буучин X гэдэг нэртэй тоглогч энэ хавьд байж шүү. Тэгэхээр энэ Буучин X гэдэг нөхөр л яг алуурчин болж таарч байгаа. Мөн түнлүү өөр нэг тоглогч ойртож байгааг хараад алуулгаас өмнө манай хоёр ч бас яаралтай хөдөлнө. Кирито төрүүлж яваад харин Шино байршлаа эзлэхээр явж байтал гинтхэн нөгөө мэдээ алдуулдаг сумаар буудчихд юм да. Алуурчны байршил өөр газарт л зааж исэн да. Ямар сони юм бэ гэд бүр гайхаад. Тэгэхээр тэр Буучин X гэдэг чинь алуурчин биш болж таарлаа. Мань алуурчин яаж ч юм өөрийгөө далдлаад байршлаа бусад тоглогчдоос нууж исэн юм байна. Шино маань одоо ингээд алуулах нь дээ хөрхий. Уг нь гар нь хөдөлгөөнтэй байгаа болохоор гар бууга гаргаад ирээ гэсэн боловч алуурчны барьсан буун Шиногийн хүүхэд байхдаа хүн алж байсан буутай яг адилхан байгааг хараад тийрцэн. Гэтэл яасан гэж Кирито алуурчин руу гал нээгээд яаж яхад муу бууддаг болохоор алж чадахгүй шархтуулчих юм. Тэгэнгүүтээ утаа хаяад арай гэж Шиног авч гарч чадсан боловч Шино буудаж чадхаа байжжээ. Нөгөө травма нь хөдлөөд гогтаарч чадхаа байцсан. Яаж яхад юугүй алуурчинд гүйцэгдэх гээд байдаг. Кирито бүр чи буудаж чадахгүй бол би на буугар чин бууд. Чи жолоо хэр гэсэн чи хөөе. Бууга харамлаад байгаа мó хайшин өөрөө буудаж энэ. Яг оноогүй ч гэлээ хажууд нь байсан машиныг оноод тэрэнд дэлбрээд ямартай ч молторч чадлаа. Тэгээд ойр хавьда битүү хэлстэй агууд очиод нуугдсан ба алуурчин өөрийгөө нуусан байлаач элсэн дээр мөр үлдэнэ. Бас чимээ гарна гэд ер нь их давгүй газар өрөөд ирж. Бас Кирито түрүүн яаж амжиж ирсэн бэ гэвэл Буучин X гэдэг хүнийг олоод очиход эмэгтэй хүн байж. Тэгээд тэрийгэ зөксөөлж хайчаад гараад ирсэн чинь Шино яг алуулах гэсэн баг. Ер нь бол Кирито алуурчныг эсэё дотор яг ямар нэрээр тоглодог байсныг олоод мэдчихвэл жинхэнэ амьдрал дээр ч бас хаана амьдардаг хэн гэдэг хүн болохыг мэдэж болно. Тэхийн тулд л би энэ тоглоомд орж ирсэн гэж байна. Тэгээд манай хоёр нэлээд ярилцсанаа. Алуурчин яг яаж жинхэнэ амьдрал дээр хүн алаад байгаа юм болоо гэд. Нэлээд удаан бодож үзснээ эцэст алуурчинд өөр нэг хамтрагч байна. Тэр нь жинхэнэ амьдрал дээр тоглогчдын гэрт очиж аллага үлдэж байгаагаас гарцаагүй. Угаасаа энэ тэмцээнд бүртгүүлсэн хүмүүс бүгдээрээ жинхэнэ нэр гэрийн хаягаа бүртгүүлсэн штэ. Тиймээс ганцаараа амьдардаг хүмүүс бол угаасаа тоглоом дотор байхдаа жинхэнэ биеийн хөдөлгөөнгөө болохоор алхахад ямар ч асуудалгүй. Гэхдээ нэгэн тоглоом дотор нөгөөх нь тоглоомоос гадуур байж яаж мэдэж алаад байна вэ гэхээр цаг товлсон байгаа. Тэр алуурчин буудахаас өмнө залбирал үлдэж байгаа юм шиг болоод яг үнэндээ бугуйн цагаа хардаг байгаа байхгүй юу? Бас нэг зүйл ойлгомжтой болсон нь алуурчны дараагийн байна Шино. Тэгэхээр Шиногийн гэрт алуурчны хамтрагч айл хэдийнэ хүрээд ирсэн. Эсвэл бүр яг одоо өрөөнд нь орж ирээд алхахад бэлэн болцсон байгаа ч гэж магадгүй. Энийг сонссон Шино бүр айсандаа яг зүрхээр явах нэ. Кирито түүнийг тайвшруулад чи одоо тоглоомноос гарчвал хамтрагчийн царайг хараад бүр баларсан юм болно. Тиймээс тайван бэ. Алуурчин чамайг тоглоом дотор буудахаас нааш хамтрагч нь юу ч хийхгүй заа юу гэж хэлээд оваагаагүй тайвшруулчлаа. Тэгээд манай хоёр нэг төлөвлөгөө гарганаа. Киритог угаасаа алж чадахгүй юм чинь манай хүн өөрийгөө өгөө шулгаад саатуулж явах хооронд нь Шино холын зайнаас буудана. Үүний дараа Кирито тоглогчдын байршлыг хараад зогсож байхдаа тоолоод үзтэл нийтдээ 6 хүн л амьд үлдсэн байна. Манай хоёр алуурчин, Dark Wind тэгээд бас ирээ хувцастай нөхөр тоглоомноос гарсан болохоос биш ялагдаагүй учраас түүнийг ч бас оролцуулна. Тэгсэн ч гэсэн дахиад нэг хүн дутаад байгаа байхгүй юу? Алуурчны хамтрагч Шиногийн гэрт байгаа болохоор өөр нэг тоглогчийг ч бас алах боломжгүй гэж бодож ирсэн. Тэгсэн чи харин дахиад өөр хамтрагчтай ч байж магадгүй болоо явчлаа шүү. Угаасаа байх боломжтой л юм байна. Хуучин инээж буй Авс гэдэг бүлэгмээс амьд үлдсэн тоглогчд нь 10 гаруй хүн байдаг болохоор дор хаяж 2-3 хүн бол батны байгаа гэж үзэх нь зөв. Тэгэхээр манай хоёр зөвхөн өөрсдийгөө биш одоо амьд үлдсэн байгаа ганц 2 тоглогчдыг ч бас алуурчнаас аврах шаардлагатай болсон guys. Тэхийн тулд яах вэ гэхээр алуурчнаас урьдж өөрсдөө тэр тоглогчдыг ялна. Даажин Dark Wind гэдэг нөхөр нэлээд хурдан юм аа. Шино энийг зохицуулж чадахгүй бол энэ очиод Киритог дуусгачих гадайдаг. Манай хүн болохоор хамаг анхаарлаа алуурчныг хайж олохдоо л төвлөрүүлсэн. Эннийхээ ачаар алуурчны эхний сумнаас бултаж чадсан бөгөөд нөгөө талд Шино ч бас Dark Wind-ийг амжилттай тэмцээнээс хасч чадсан байдаг.
Дараагийн буудалтаараа алуучныг оньсон ч энэ хоёр чинь бие биерүүгөө буудаад суман замдаа мөргөлдөх шахам явж агаад чиглэлээ баг зэрэг өөрчилснөөс болоод хин хинийх нь буу эвдэрсэн. Одоо бол үлдсэн ажлыг Кирито дуусгах штэ. Энэ үед Асуна Киритогийн байгаа эмнэлэг дээр хурж ирсэн бөгөөд дэлгэцэн дээр тулааныг шууд дамжуулж байгаа. Тэндээс Асуна алуурчны зэвсгийг хараад яах аргагүй л Эсеё дотор байсан алуурчдын нэг нь ийм зэвсэгтэй байсан да гэл. Даанч яг хин гэдэг нөхөр байсныг сандгүй. Кирито ч бас санахгүй байгаа штэ. Уг нь энэ алуурчин урд нь Эсеё дотор уулсан тулааны дараа Киритод нэрээ хэлэх гэсэн боловч манай хүн чам шиг алуурчны нэрийг сонсохыг хүсэхгүй байна. Гэд сонсоогүй юм байна. Тэгэхээр сонсоогүй юм чинь санахгүй байгаа нь угаасаа аргагүй штэ. Ядж хахад энэ нөхрийн ашиглаж байгаа сэлмэн төмөр болохоор манай хүний лазер сэлмнээс хамаагүй чанга байгаад байна. Аз болоход Шиногийн буу нэвдрээгүй зөвхөн дуран нэвдэрсэн юм байна. Гэхдээ ийм холоос дурангуй буудвал угаасаа Киритогч онцч магадгүй штэ. Тэгэхээр бас хэцүү юм аа. Мэдээж Асуна бол найз залууга ийм хэцүү байдалтайгаа харах өөрт нь бүр л хэцүү байгаа нь ойлгомжтой. Очоод тусалж чадахгүй болохоор залбирхаас өөр юу ийх вдэ тийм ээ. Энэ үед Кирито тулаанд бараг л ялагддгийн даваан дээр урд нь Эсеё дотор тулаан болохоос өмнө алуурчны нэр болон царай төрхийг харж байснаа санаад тэдэн дундаас улаан үдтэй хэн байлаа гэд бодож улаан үдэд гих очтой заа гих тоглогч байсныг саналаа. Тэгээд алуурчинд өөрийнх нь нэрийг хэлсэн чинь гайхаад нэрээ сантж байгаа юм бах та гэсэн байдалтай гайхаа зогсож яхад нь манай Шиногийн бууны онилгоонд тусч алуурчин давхар шоконд ороод яг алга болоод зүхтах гэж яхад нь Кирито буудаж нүмергийн идэхгүй болгонгуудаа ардаас нь сэлмээрээ завчаад алуурчин тэмцээнээс хасагдсан байдаг. Үүний дараа манай хоёр уулзаад одоо алуурчны хамтрагч танахаас яваа байлгүй дээ те. Гэхдээ юмыг аж мэдхүү чи надад хаягаа хэлжүүл би эндээс гарангуудаа шууд яваад чи. Гэхэд Шино хаягаа хэлтэл Киритогийн байгаа эмнэлгийн яг хажууханд юм байна. Тэгвэл Шино болохоор ирээд яахын хэрэггүй. Миний хажууд угаасаа найдвартай хүн байгаа. Энтергээд хотлаа яриад байгаа байхгүй юу? Яахаараа чи нэрлэхөө болчтیں۔ Тэгээд тоглоомын ялагчдыг тодруулахаас нааш гарч болохгүй учраас хоёулаа хамтдаа дэлбрээд хоёр ялагчтай болсон байдаг юм да. GGO дотор үзэж байгаа хүмүүс бүр зүгээр хөл бөмбөгийн дэлхийн авраг үзэж байгаа юм шиг сүртэй. Тоглоомноос гарсныхаа дараа Шино гэрийнхээ өнцөг булан бүрийг шалгаж үзсэн боловч хинч байсангүй. Гэтэл энэ үед хонх дуграад очоод тартал найз нь хүрээд ирж. Тэмцээн төрүүлсэнд нь баяр хүргэхээр ирсэн гинэ. Тэгснээ бүр чичрээ дайраад идэх шөө. Энэ бацаан бүр үнэхээр болохоо байдсан юм байна. Бас нөгөө алуурчны хамтрагч нь Кёжи байсан юм байна штэ. Хүн алхахтаа тариа хэргэлдэг гэж яг л зөв таамаглаж байсан юм байна. Угаасаа Кёжигийн гэр бүл нь хувийн эмнэлэгтэй бөгөөд тэндээсээ л хусаад байдаг ажилтэй. Бас тоглоом дотор Киритотой алцаад байсан алуурч нь Кёжигийн төрсөн ах нь гинэ. Ах トゥ ус нийлжээл хүн амны эрэг хийгээд байгаа юм байна л та. Ер нь бол ийм юм хийх болсон шалтгаан нь тоглоом. Тоглоом дотор шилтгэн нээж чадаагүй болохоор шилтгүүдийг ангуучлая гэж шийдсэн. Ер нь товчхондоо бол энэ бацаан сэтгцэн эмнэлэг твчих яах ёстой л гэсэн үг. Шинэ ууг нь зугтах гэж оролцсон ч амжилттай олсонгүй. Ёстой яг балардгийн даваан дээр Кирито орж ирээд бандиг ёстой балбаад өгөх юм болов гэсэн чинь өөрөө балбуулж идэг үстэй. Тэгээд бүр нөгөө тариага тарьчлөө. Энэ үед харин аз болж Шино гар тааралцсан хөгжмөөрөө Кёжиг цохиж унгаагаад Киритогийн подволкийг сөхөө хартал тариа нь ороогүй дээ. Манай хүний гаргаж байгаа царайг харалтаа юугүй өөх гэж байгаа юм шиг сүржигнэ. Шино бүр гайхаад энэ юу вэ гэсэн чинь манай хүн эмнэлгээс яарч гарч байхдаа зүрхний хэм шалгадаг нэг төхөөрөмж байдэн штэ. Тэрийгээ салгаагүй гараад ирчих. Тэгсэн чинь яг тэрэн дээр нь тарьцсан ч байх шиг бай. За ямар тач ингээд хэргийн учир тайлагдлаа. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрчээ. Манай Шино нөгөө дээрлэхүү хүүхдүүдийг яасан гэж нөгөөдөл нь бүр буу авчирч айлгаад заа юу. Даанч энийг ашиглаж чадахгүй. Тэгсэн чинь манай хүн бууг нь авангуудаа аюулгүй түгжээг нь сөхж агаад охтуудыг алмаа хартал буудаж байгаа юм чинь. Одоо бол дахиж дээрлэхгүй байлгүй дээ эднэр. Харин нөгөө хэрэг хийсэн ах トゥ усыг баривчилсан ба энэ зүйл ах нь тоглоом дотор үл үзэгдэгч нөмрөг худалдаж авснаас эхэлсэн байж. Тухайн үед дүүгийнх нь тоглоомын карьер нэг шилдэг тоглогчийн хийсэн мэдгдлээс болоод төвшин ярихулж чадахгүй нэлээд тийрсэн байсан болохоор ахтайгаа хувилдаж өшөөгөө авахар болж л дээ. Анхандаа бол арайч алан тална гэж яриагүйч хэлээ. Өдөр хоног өнгөрөх тусам тэдний өшөө авах төлөвлөгөө улам гүнзгийрч улмаар ганцаараа амьдардаг харуул хамгаалт муутай тоглогчдыг байгаа болгоод анхны гэмт хэрэгэ үлдсэн байгаа. Гэхдээ бүхнийг сэдсэн хүн нь Кёжигийн ах нь. Эсеё дотор 2 жил алуурчны ажил хийж агаад гарч ирснийхээ дараа дүүдээ бүр бахархалтай гэх чинь ярьж өгөөд дүүн бүр ахыхаа баатар шиг шүтдэг болсон байж. Тэгээд яахвт ахынхаа хэлсэн бүхэнд итгэж хий гэсэн болгоныг үг дуугүй хийдэг байсан гэхүдээ.
Үүнээс гадна Кёжигийн ах Киритод захиа өгч явуулсан бөгөөд захиан дээр бүх зүйл дуусах болоогүй шүү гэх утгатай юм бичсэн байдаг. Эндээс гараад Кирито Шиног дагуулад нөгөө хэд дээрээ хурж ирээд хоорондоо сайхан танилцаад авна. Тэгэд бас Кирито Шиногийн өнгөрсөнд болсон бүх зүйлийн талаар Асунад хэлсэн бөгөөд тухайн хэрэг гарсан хотод Асунаачоос амьдарч байсан юм байна. Тиймээс тэр өдөр тухайн газарт ажиллаж исэн нэг ажилтны эмэгтэйг хүүхдийн хамтаар дуудаад аваад ирсэн. Ер нь бол тэр өдөр Шино хэрэгтнийг буудаагүй байсан бол энэ эмэгтэй гидсэн дэх хүүхдийн хамтаар амиач алдаж мэдэх байсан заяа. Тийм болохоор манай Шинод талархлаа илэрхийлэхээр ирсэн байгаа. Ингэж л манай Шиногийн өнгөрсөн хар бараанд дурсамжийг тэр чигт нь арчиж хайсан байдаг юм да гэж. За яаж ийн гайс. Нэх уйдаагүй хаа гэж найдаж байгаа шүү. Сүүлийн үед та нар ер нь хайп дарахаа болчихжээ те. Дараад өгчээрэй. Наадах чинь бас л нэг үнгүү дэмжлэг шүү заа юу. Тэгээд бас Sword Art Online-аа үргэлжлүүлж үзмээр байвал энэ бичлэгийн лайкийг 10k болгохыг тхүү. Та нар хүсвэл хангалттай л 10k болгох юм билээ шүү дээ. Бас дараагийн бичлэгээр эргээд уулзмаар байвал subscribe дараад хүлээж аваарай, окей? Тэр болтол түр баяртай.